Дэлгэр үрлээ хоёрт маань ингээ гадаадаас хөдөө орон нутгаас цэргийн ангиудаас маш олон захиа ирдэг гэсэн мэлээ. Баяраад ганцхан захиа иржсэн. Яа. Тэгтээ баяраач угаасаа л бүр арай л дүүш байглаа. Ямар юм. Баяраа тоглосон бадрал жүжигч мэн штэ. Тэр жүжигч маань нөгөө анхны хүсэлт гэж мэдгүй. Тэгээд үрлээдээ анх хүсэлттэй анхны хүсэлт. Бодсон л та ер нь ягаад үрлээхийн хоёр суугаад дэлгэр хоёр суугаад өсчих болов юм бол. Өглөөдөр арай мэндийг хүргэе. Хүүхэд радио 107.5 болон 79.7 дэлгэнээс хүрдэг кино бидний нүдээр нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Инх 8 болон Мөнхчөр нар байна. Тийм, Шинэлээ студиэс мэдчилж байна. За, өнөөдөр ярих кино маань Монголын хамгийн анхны common up age кино ярина. За, бараг л. Анхны гэхээр бас арай хүнддэг юм болов. Тийм болов. За, ямар ч яг л өсвөр насны тухай л харсан юм болох байхаа. Монголын хамгийн анхны ангаар үздэг кино. Би чам тартай 1985. Тийм. За, би чам тартай үзээгүй юм байхгүй, сонсоогүй юм байхгүй. Захаа спойлер тогсголно. Гэтэ ер нь би чам тартай маш олон подкастуудаар яригдсан ер нь яригддаг кино юм билээ шүү дээ. Тэгээ аргагүй хаа айгу том чанартай юм чи тий. Тийм болохоор тэр өнөөдөр факт нэлээд их ярих бах. Тэгээд плот бол ер нь ярихгүй. Тий. Угаасаа та байх ёстой. Баяраа өөрөө ширээн дээрээ сонсон юм билээ шүү дээ. Тий. Ер нь баяраа бол өөрөө ширээн дээрээ сунаад бэлтчихсэн юм байлээ шүү дээ. За би чам таартай киног маань Бигзийн Балжин 8 найруулагч маань найруулад тэгээд Ачин хорлоогийн Нэм гаваа зохиолч маань бичээд тэгээд Жанзан найруулгай маань хөгжмийн зохиолчоор ажилласан. Тэгэхээр энэ гурван том хүмүүс хамтдаа нэгдээд энэ киног бүтээсэн байгаа. За Нэм гаваа найруулагчийн нэрийг мэдэхгүй байвал Нэм гаваа найруулагч маань Балжин 8 найруулагчтай хамтран гарын 5 хурууг бүтээсэн. Нанди Эрдэн Догшин хутагтын сахиус гэсэн кинонуудыг бүтээсэн маш том найруулагч байгаамаа. Тэгээд Жанзан найруулгааг бол бид нар бүгдээрээ мэднэ. За тэгэхээр дэлгэрт маань Эрдэнэ Баяр, Үрлээд маань Пүрүмаа, Баяраад маань Бадрал гэх мэтчлэн жүжигчид тоглосон байгаа. За энэ дэр ингээд шууд сонирхолтой фактор оруулаа. За шууд киноныхын дүр ярьж. Дэлгэр үрлээ хоёрт маань ингээ гадаадаас хөдөө орон нутгаас цэргийн ангиудаас маш олон захиа ирдэг гэсэн мэлээ. Баяраад ганцхан захиа иржсэн. Тэгтээ баяраач угаасаа л бүр арай л дүүш байглаа. Ямар юм. Тийм. Тэгэхээр ирэхэд бол энэ айгуу сонирхолтой байсан байна. Тэгээ бас нөгөө баяраа тоглосон бадрал жүжигч мэн штэ. Тэр жүжигч маань нөгөө анхны хүсэлт гэж мэдгүй. Тэгээд үрлээдээ анх хүсэлттэй анхны хүсэлт. Ер нь гэхдээ өсвөрийн кинонууд донд юм их болдог хаа. Stranger Things дээр ч бас нөгөө хэмээл би Stranger Things үзэж байгааг болохоор мэдэхгүй шүү. Ямар ч бас нэг хүүхэд нь анхны хүсэлцээ кино зураг алт сетэн дээр хийжсэн юм бэл. Тэгээ нөгөө Disney Channel биш үү? Тэрний нөгөө sitcom сурлуудын ихэнхдээ нь ер нь хүүхдүүд нь анхны хүсэлтэд хийжсэн юм бэл. Ер нь бол би чам таартай бол маш сайн кино, маш гайхалтай кино, маш хөөрхөн кино, маш гонигтай кино, маш хогийн кино. Тэгээд би чам таартай дээр нөгөө ингээд тухайн үеийн нийгмийн амар сайн толицсон болоо гэж боддог. Тэр үеийн кино чи хинтгтэй нэг тийм тэрэнч тийм байна, энэ чи юм байна. Манай тийм, бид нэр тийм, социализм ийм гэж харуулдаг байгаа шүү дээ. Би чам таартай болонгуудаа зүгээр л за яг эн чинь зүгээр л амьдрал шүү дээ гэсэн тийм талаас нь нэлээд харуулсан юм шиг санагдсан. Тийм. Тэгээ бас Балжин 8 найруулагч маань өмнө ингээд кино хийж байхдаа ингээд одоо уус угаасаа киногоо продюсерлдэг гэсэн шүү дээ. Бүх мөнгөний нэг уус идэг гэсэн тэр угаасаа пропаганда оруулах хэрэгтэй те. Тийм сайн ах ихч те, ард илж гоё те, зогт тайж те. Тэгэнгүүт би чам тайртаагаас эхлээд би яг Балжин 8 найруулагчийг урсгал сүрж эхэлсэн болов уу гэж би бодсон. Одоо сүүдэр бол 1986 онд гарч байгаа шүү дээ. Бид хоёр удахгүй сүүдрийг харгална. Тэгээд дараа чинь дугааруудаас. Тэгээд би чам тайртааг бас боож исэн юм билээ. Тийм үү? Тийм тэгээд яамнаас боогоод гарахгүй марахгүй тухайн үеийн хүүхдүүдэд бол буруу хэлэхээр дураал үзүүлэн гээд боож агаад тэгсэн чинь Балжин найруулагч маань өөрөө яг ингэж хэлчихсэн билээ л дээ. Ингээд тухайн үед намайг ихтэй зөндөөл боож байсан би ч сайхан гэдээсэн дээ мэдээсэн дээ. Тэгэхээр ийм тийм бэлэг танхаа найруулагч байсан болов уу гэж би ерөөхдөө бол бодлоо. Харин тийм ном. Тийм. Уусаа Монголын ерөөхдөө бол маш том цаг үеийн кинонуудыг Балжин 8 найруулагч маань хийсэн байгаа шүү дээ. Гэтэ миний санаж байгаагаар анзаарснаар ч юм уу эсвэл бодож байгаа худлаач юм магадгүй шүү. Зөвхөн л миний анзаарснаар би чам тартай баг анхны гадаад дуу ашигласан монгол киносон ба тий. Яг магадгүй шүү дээ. Гэрт нь баярагийн гэрт нөгөө үрлээ баяраа үнсэлцээ хийжсэн чинь манай дэлгэр цаанаас нараад эмороо гарааг үдэн штэ. Яг тэрний ард нь гадаад дуу хийжсэн штэ. Би гэхдээ дууныхын нэрийг нь олох гэсэн чи чадаагүй л ямар ч амар алдартай дуу юм шиг лээ. Балжин 8 найруулагч маань нэрийг бас нөгөө зураглаач. Тэгээ зураглаач дээр ягаад давхар ажилласан юм билээ. Тэгэхээр одоо ингээд юу байгаа штэ
баяраа том дэлгэр ингээд жижигхэн бүр анхны син дээр л ингээд шууд ингээд гарч ирэл угаасаа нөгөө дэлгэрийн гүдэг хэсэг байдаг шүү дээ. Тэр чинь угаасаа маш том iconic хэсэг шүү дээ. Ингээ Монгол киноны ертөнцид. Тэгээ бас би ингээ Letterboxd review уншсан чинь ер нь Монгол үзэгчид би чамд хайртай даа бол маш хайртай юм билээ. Бүгдээрээ ингээ 3.5 3 ч зүйл зарим 5 өгсөн байгаа ч ингээ дартал ингээ зүрх хагаад байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь бас ингээ нэг Letterboxd user-ийн комментиг уншсан чинь энэ бол угаасаа бүх цаг үеийн Монголын кино урлагийн түүхэнд хамгийн iconic ending scene гэсэн юм. Ер нь opening scene болон ending scene хоёулаа бүр тэгээ Монгол киноноос харахаагүй маш том хэсэгнүүч тэгээ одоо opening scene гэвэл гоён дашин цаг стат бол тий. Тийм угаасаа ерөөд бол opening болон closing scene бол үнэхээр гоё. Тэгээд кино манаас үйл явдал нь 2 шинжил дамжиж байгаа. Тийм. Эхлэхдээ нэг шинжил, тэгээд төгсөхдөө нэг шинжил байгаа. Тэгээд ер нь эхлэлийн шинжил нь бол айгүй аз жаргалтай яг энгийн шинжил байгаа шүү дээ. Сайхан гэр бүл юу. Хоёр дахь шинжил болонгод зүгээр киноны сайд эндинг байгаа байхгүй юу. Тэгэд бодсон л та ер нь ягаад үрлэхийн хоёр суугаад дэлгэр хоёр суугаад төгсчих болов юм бол. Би юм асуусан. Миний бодлоор гэхдээ дэлгэр за энэ дээр шууд ярьё. Надад бүс янз ядраа тийм юм. Гин бүсээ богоод ирлээ. Тэнэг болох. Миний бодлоор дэлгэр жоохон дутуугийн комплекстэй хөр санагддаг байхгүй юу? Угаасаа ээжгүй тэгээд үрлээ нэг удаа би чамд хайртай штэ гэдэг тоглоомоор ангийнхан бүх хүүхдэд хэлсэн чинь. Ангийнхаа бүх хүүхдэд хэлээ явуулсан чинь тэрийн дэлгэр нөгөө тийм үг сонсож өсөөгүй болохоор тэрийг маш гүн гүнзгий аваад тэгээд үрлийг ардаас яваад байгаа юм шиг санагддаг. Би таваад бүгдээр чинь хайртай. Хүй, чи яагаад бүжиглэхгүй юм бэ? Бүжиглээ л та. Би чамд хайртай штэ. Гэтэ би бол үрлийг оронд байсан бол тэрийг угаасаа дэлгэрийг тэгж хүн дээр хүлээж авна гэж бодоогүй зүгээр хэлсэн. Тэгсэн чинь нэг сонин яардаас ингээд хөцөлдөг тийм. My poor дэлгэр яа. Сонин яардсан. Тэгээд юу байгаа? Гэтэ энэ дээр нөгөө пропаганда гардггүй биш гардаг штэ. Одоо нөгөө ангийнхан бүгдээрээ төгсөнгүүтээ бүгдээрээ гутлын үйлдвэрт ажиллаж орно гэд баяраа ганцаараа дараагийн хүүхд болохоор өөр юм болно тэр болно гэд. Тэгээ нөгөө баяраа мотоциклтай болоод ангийнхан хүүхд бүгдээрээ амар гайхаж мархдаг штэ. Тэгсэн чинь манай хүн чинь бас бадрал жүжигчин маань мотоциклгүй чадахгүй. Тэгээд мотоциклын тусгай сургалтанд суулгаж тэгээ мотоциклтэй болчихсон. Тийм үү. Тэгээд ер нь гэхдээ баярагийн тэр одоо болохгүй бүтггүй байгаад байгаа байдал бол гэр бүлийн хүмүүжлээс нь шууд хамаатай гэж бодож байгаа. Аав нь нөгөө яад штэ сургуулийн захиралтай ярилцчихсан чинь нөгөө Сухомлинскигийн үгнээс штаттай штэ. Нөгөө хүүхэд болгон математикч болох албагүй хүүхэд болгон ээж болно гэдгийг сайн санаарай гэсэн чинь ярьж байгаа үгэнд нь анхаарал хандуулахгүй Сухомлинский чинь чухал жүжигч юм билүү юу? Тэгэхээр яг аав нь жоохон бахтай баяраа байсан байгаа байхгүй. Харин тийм нэг юм. Сухомлинский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Мэргэн үг шүү. Сухомлинский гэдэг чинь кино жүжигч юм билүү? Тэгээд би чамд хайртай хоёр дээр би жоохонтой зөндөө харж байсан. Гэхдээ яг одоо үйл явдлаас нь бол бараг санахгүй байгаа байхгүй юу? Тийм үү. За. Тийм. Тэгээд би чамд хайртай хоёр дээр үйл явдлыг жоохон тонгоруулсан юм санагдаад тий. Золбоо байгаа шүү дээ. Золбоо ч нь уул яг хайртай хүнтэйгээ ингээд сэтгэлээр амьдрах гаддаг. Тэр хүн жинхнээсээ өөрт нь бүр хайртай баяраа шиг тийм ашиглах гаддаг нөхөр биш жинхнээсээ хайртай. Тэгсэн чинь болтын дүр чинь юм билээ. Болтын дүр. Тийм. Баяраа илүү юу лээ? Юу гэлээ. За ямар ч гэсэн болтын дүр чинь ингээд аль хэдийн сүү тавиад учраа холоод ингээд би биндээ хайртай хүмүүс лөө дунд нь орж ингээд ихнэр рүү хандраад байгаа. Амар innocent тэрэлсэн тий. Амар innocent мөртлөө амар creep гаргаа байхгүй юу? Бас амар creep ч тий ялч. Тий. Тэнгүүд ингээд нэгийнхээ үйл явдлыг тонгорцсон юм шиг санагдаад байгаа байхгүй надад. That's true. Би нэрээ надтай ч бол бодож үзээгүй. Гэтэ 20-оос бас тэжгүй болсон шүү дээ. Бүр нэгийнхээ үйл явдлыг хөөхөн шингээсэн. Тэгснэ тэрэндээ дахиад нэг 23 гаргаад ирж байгаа байхгүй. Тэгснэ дахиад нэг баяраа шиг creep гарч ирээд. Гэтэ тэр нь болохоор ингээд нөгөө happy ending болж байгаа байхгүй. Тий. Тэр бол мэдгүй. Нар гарнаа залбаа гэдэг. Тэгээд хоёр нь бас логикийн алдаа амар гэдэг шүү дээ.
нэгдүгээр ангиж төгсгөл хамгийн iconic штэ. Тэр чин Тий. золбооч өвөл төрчөө чин жилээр ингээд гэртний өвлийн үгэн орж ирээд Тэгсэн чи тэгсэн зун чинь хоёрдугаар анги дээр нь зун төрсөн өдрөө тэмдэглээд яаж аам бэ? Тэгээд нэгдүгээр ангийг нь гэхдээ яасан юм бэлээ? Сандгаа тоогод өгүүлгээс сэдвүүлж хийсэн юм бэлээ. Тинкс. Тийм. Тэгээд хоёрдугаар анги нь болгоо шууд киноноос сиквел болгоод хийсэн юм бэлээ. Тий. Сандгаа тоог гэхлээр сундуу найруулагч санагдаад байна. Сундуу найруулагч байгаа лүү. Тийм баха. Тийм баха. Тэгээд дамчаагаа байна штэ. Тийм. Тэгээ киноны төгсгөлийг нь харж байсан байхгүй юу? Мгм. Нөгөө энд кредитс нэг нь. Тэгсэн чинь найруулагч дамчаа гэсэн байсан. Тэгээд би бод туслах найруулагч хийсэн болов уу яг юу хийсэн юм бэ? Ерөнхий найруулагч болж нэмэгдсэн байсан мөртлөө туслах найруулагч дамчаа гэсэн байсан. Тэгээд за найруулагч гэсээс балжин найруулагчгаа суу алдрыг дурдахгүй бол энэ бол алдс болно. Би бол Монголын хамгийн гайхалтай найруулагчийг би бол балжин найруулагч гэж боддог. Тийм ч учраас би Сүүдэрт бол маш хайртай. Сүүдэр бол миний үзчихсэн хамгийн анхны тийм монгол хүнийг онцлогийг харуулж исэн кино гэж би боддог байхгүй юу? Анх тийм ямар нэгэн үзэл санааны шингээхгүйгээр энэ бол яг урсгал сүрсэн кино гэж явдаг штеп. Тэгээд балжин найруулагч бол Мантухайцсан хатны 4 анги, Мөнх тэнгэрийн хүчин дорын 3 анги, Би ч Хацаг шүдний зөрөө. Яна билүү боруулуу. За ямар ч байсан тэгээ би чамд хайртай байгаа. Тэгээд гарын 5 руу байгаа төрөнд дурдсан. Ер нь бол одоо нэг жанрлес найруулагч гэх юм уу? Би одоо чинь тим кино хийдэг болохоор би одоо чинь би чамд хайртай гэсэн болохоор дандаа coming of age кино хийн эсвэл те хайр дурлалын кино хийн гэхгүйгээр зөвхөн Монголын түүхэнд хамгийн epic киног найруулсан байгаа байхгүй юу? Тэгснээ гэр бүлийн драм найруулсан байгаа байхгүй юу? Тэгснээ Монголын бараг хамгийн анхны боевик киног найруулсан байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр суу алдрыг нь бол дуртахгүй харахгүй. Тэгээд 43 онд төрсөн юм байлээ. Тэгээд би чамд хайртай чинь 85 оны кино гэдэг чинь 40 гаруй насндаа хийсэн кино гэж таарад байна. Тэгээд бажин минь найруулагчтай бас нөгөө хүүхэд насны жоох асуудалтай аав нь нөгөө хилмэгт хийс хэрэг дутагдаад хилмэгдэгдээд тэгээд хүүхэд насны жоохон хэцүү өссөн. Тэгээд бигзийн балжин нэмэгдгээр амар iconic штэ. Тэгтээ бигз гэдэг нь аав нь биш. Ах нь юм билээ. Тий. Дахаараа угсан юм билээ. Энэ жил 16 дахь Улаанбаатар кино фестивал өмнө жил болсон. Тэгээд балжин 8 найруулагчийн суулдрыг дурдаад тэгээд Тэнрүү нөөж явна болон Сүүдэр 2 том өргөн төлөв дээр гарсан байна. Тий. Наач бол амар сонирхолтой факт шүү дээ. Тэгээд би чамд хайртай дээр гэхдээ одоо ч харагдаж болохоор асуудал гэх юм бол Хавс 86 оны кинон дээр бидний үед гэж ярьдаг л байсан байгаа байхгүй юу? Бидний үед ийм байгаагүй ингээд. Харин тий. Тэгээ одоо хүртэл бидний үед гэж ярьсаар л байгаа. Магадгүй та бит хоёр 40 гарчаад тэгээд нэг жоох хүүхдүүд бидний үед ийм байгаагүй гэж ярьж л байгаа байхгүй. Тий. Бидний үед балжин найруулагчийг сайн найруулагч боддог байсан аа. Тий. Тэгээд дамчаагаа бол бас дүрээ гайхалтай гаргасан гэж бодож байна. Жижигхэн туслах дүр байгаа. Гэхдээ үүрэг нь их. Тий. Тэгээд ер нь бол дамчаагаа бол эсрэг дүр ч юм уу нэг юм зэвүү хүргэсэн дүрийг бол үнэхээр сайн. Тий, смэл сайд шүү дээ манай. Смэл тааш. Смэл тааш. Тий. Смэл тааш. Смэл тааш. За. Баярлаа. За, тэгээд нөгөө хин байгаа штэ. Боолын гэрээ. Боолын гэрэгийн эсрэг дүр тоглолт штэ. Тий. Йоо, ингэж тоглолт. Тэгээ боолын гэрээ бас л Монголын юу гэнэ. Орчин үеийн сайн кино. Орчин үеийн сайн кино. Гэтэ яг бодоод үзэнгүүт боолын гэрээ би чамд хайртай 30 жилийн цаатай кино байхгүй. Тэр чинь дээр үе орчин үе болсон. 30 жил чи их хугацаа юм дөө. Яг тийм гэж юу. Бодоод үзэнгүүт яг тийм бага. За тэгээд би чамд хайртай гэвэл баг Монголын хамгийн анхны coming of age кино гэж юу нь бол баг явах нь зөв баха. Тэгээд бид хоёр л тийм нэр өгчлөө шүү. Тий. Тэгээд биш бол тэгээд ойлцлаа. Юу 3 найз мөрөө найз чинь юу гэж магадгүй тэгээ Улаанбаатар байгаа миний аавд чинь найз гэж ситком уу? Харин бэд юм билгүй. Ситком биш ээ. Бисээ кино. Инк гээд байсан юм аа юу? Үгүй. 3 найз гэж бэд юм лээ. Тийм үү? Тийм. Тэгээд нөгөө цуслангийн найзууд илүү. Тийм, тэр байж болох. Тийм, цуслангийн найзууд ч ихтэй жоохон хүүхдүүд шүү дээ. Дөрүүд нь. Тэгэхээр яг энэ common page гэхэлэр чи яг өсвөр наслаад байгаа шүү дээ. Тэнгүүд яг энэ өсвөр наслаас ингээд том хүн болох шилжилтийг харуулж байгаа байхгүй. Тэгээд ингээд тийм тэр чинь гэр бүл зохиолтын асуудал тэнгүүд Монголын нийгмийг харуулж байгаа юм. Тэгээд бас тэдний сэтгэл зүйн онцлогийг бас харуулж байгаа байхгүй. Тэгээд бид нэр ингээд зайлшгүй дэлгэрийг өрөвдөд өгдөг болохоос яг дэлгэр дэлхийг ингээ өрөвдгөөс өөр нэг ингээ харж үзэж байгаагүй байхгүй. Тэр бол яалтчгүй ингээд дотоодын комплексыг крип гаргах юм. Яахаараа крип үгүй зүгээр тэр чинь нэг удаа би ч ярьдаг гэдгийг мэдээл архив ардаас надаас гэж бол тэгэл мэдэхгүй. Надад нэг жоохон сонир санагдаад идэм аа. Зүгээр ойлгуулаагүй л байгаа байхгүй. Тэгээд бодоод үзэнгүүтээ үрлээж гисэн. За зөв шууд дөрүүдийг шууд хувцаар хэлээ л та.
Таны нэрлэлийг дэлгэр бол ингээд дутуугийн комплекстэй крип гар заяа. Мгм. За баяраа бол угаасаа бүтэхгүй дүүш баг заяа. Баяалын мангарцсан. Баяа эдийн мангараацсан. За тэнийг яваан заяа. За. За тэгээд өрлөө болонгууд нэг юм бүтэхгүй нэг юм Хөөхөндөө бартцсан. тэнийг Хөөхнөө мэддэг гэхдээ мэдгүй юм шиг ашигладаг хүн байхгүй юу? Тий. Тэгээд яг бодоод үзэнгүү жоохон хэцүү юм шиг хин Тэгж 18 боддоо хин гарандаа шил хийчээд дурсамжтай юм уу? Баяраа бит хоёр 8 дугаар ангид байхдаа нэг охин сайн болчиход. Тэгээ том болоод хин тэр охиноо авах вэ гэж маргалцдаг байлаа. Хэн байсан бэ тэр охин чинь? Хэрвээ нууцшвал Хин илүү хайртайгаа үзнэ гэж хоёр бихний шил хооронд мөргөлдүүлж хаглах юм боллоо. баяраа хаалсан уу? Баярагийн хагараагүй. Харин миний хагарч гарч хил орчоод одоо болтол хөмдөөрлөдөг. Тэгээд надад ахуулахгүй яасан юм бэ? Улам цаашлаад байдин гэсэн. Одоо хурдан имлэгдчихэл ахуулчих. Дурсаж явах гээд ахуулаагүй. Тэнийг гэдэг нь юуны чинь дурсуул байд юм бэ? тэгээд үрлээ чинь бас тэгээд бас хэцүү л байхгүй. Яагаад бодоод үзэнгүүт өөрөө ингээд аз жаргалтай гэр бүл өссөн. Үрлийн гэр бүл бол үнэхээр аз жаргалтай гэр бүл шүү дээ. Тэгээд нөгөө тийм болохоор ингээд аз жаргалтай гэр бүлийн ингээд фигурыг аваад тэгээд өөрөө тийм болохыг хүсээд гэх юм уу ингээд хин ер нь хогны баяр дээрээ би хүүхдтэй олмоор байна гэж ярьж идэв. 18 настай. Хөөх баяртай болно. Анхныхаа хүүхдийг эргэтэй ч эмэгтэй ч би энэштэй залбоол гэж нэргэнэ. Тэр чинь яг өөр тэр тухайн үед чи хүмүүс 18 настай төрөх бол ингээд ойлгомжтой байгаа байхгүй. Тэр чинь шууд хөөе их сургууль гэж байх байгаад тээ шууд тэр төгсөнгүүтээ шууд гутлын үйлдвэрт орно гэж явж байгаа байхгүй. Систем чинь ингээд гутлын үйлдвэр 3 жил ажиллаад тэгээд шалгалтгүйгээр их сургуульд орж болно шүү дээ. Тэгдэг байсан. Тийм үү? Байсан бохгүй гэнэ амар тэр үед амьдарч байсан. Манай имэйл тэгсэн шүү. Тэгээ би ихтэй имээгээс асуусахгүй юу? За. Тэгээ имээгийн багаар ангиараа үзчихсэн анхны кино гэсэн. Тийм үү? Тий. Тэгэхээр ер нь бол манай мичи 60 дооных гэдэг чинь тэгээд би чамд хайртай бол тэгээд ойлгомжтой байгаас ямар том нөлөөтэй гэдэг. Яа тийм л юм байна л Тий. Тэгээд ер нь тухайн үед хүүхдүүдийг яг ингээд өөрсдийг нь толцсон өөрсдөнд нь зориулсан тийм хүн айгу цөөхөн байсан баха тий. Яалтчгүй тийм баха. Тэгэл үздэг кинон ингээл тусч өгөө сайн ээж. Тий. Эсвэл алан хятаа. Эсвэл тэгэл бурхан чөтгөр эсвэл төвх шашин гэж яваадаг шүү дээ. Харин тийм. Тэгэхээр яалтчгүй л манай бэлгийн 8 найруулагч бол Нямгава найруулагч айгуу театрын найруулагч бас ингээд бичээж юм бэлээ л дээ. Тэгээд энэ хүний ингээд тэг бичиж байгаа юмнууд нь айгуу бас ингээд ямар сонирхолтой байгаа. Тэгээд би чам дайртаг жүжиглэлтийг ярих юм бол нөгөө method acting гэж ярьдэн штэ. Тэр бол яг дэлгэрийн дүр дээр амар их харагддаг. Тань тэг санагддаг уу? Одоо юу болонгууд баярагийн дүр болонгуудаа айгуу нөгөө natural acting ихтэй юу байхгүй юу? Ингээд ингээд савсганаал явж идэг те. Гэтэ natural гэж юу? Би бол бадралыг бол шал өөр хүн л гэж бодож байгаа шүү дээ. Үгүй яг тэр чинь яг тийм утгаараа биш яг юу гэх юм дүртэй гүн шингэж автахаар биш ингээд юу гэх. Зөв. Тийм ойлгож байгаа Тийм. Тэгээд дэлгэрийн дур болонгууд ингээд нэлийн гүн бодол ихтэй дуу цогтой нэг тийм одоо сайн хөгтийн фигур байгаа шүү дээ. Ер нь бол тийм муу хөгт бол биш. Тэгээд тийм нөгөө Эрдэнэ баяр маань бас удалгүй нь асуурсан юм лээ шүү дээ. Яг юутайгаа адилхан кинотойгоо адилхан. Тэгдэж штэ нөгөө би чамд хайртай хоёр дээр гарч ирээ нөгөө аав нь яачдаг гэд. Тэгээд энэ дээр бас гүн хэлж байна. Тэр захиа бол гоё гэсэн. Тийм. Баяраад ганцхан зөв. Тийм. Шагтар. Тэг баяраад яг ингээд хараад үзэнгүүт бас нэг ч найз байхгүй. Яг найз гिचгэр хүн ер нь байхгүй. Дэлгэрт найз байгаа юм уу? Дэлгэрч байхгүй. Гэтэ баяраад байхгүй. Өрлөд байгаа юм уу? Үгүй. Яа. Үрлээд ч юм бол байгаа. Баяраад яг ингээд энэ миний найз гिचгэр хүн бараг байхгүй гоо. Баяраа угаасаа мангар айлын баяр мангар айлын биш мангар. Баяраа угаасаа Баяраа угаасаа баяа айлын мангар уцаан болохоор найзууд нь бүгд ашиглах гаддаг гэж хэлэхэд найзууд нь баяраа угаасаа баяа айлын мангар бацаан болохоор ингээ байнга ингээд ийм яаж байгаа штэ ингээл би ингээ ийм авсан би удахгүй ингээ та нарт ингээд их сургууль орно би ингээд цацикэлтэй гээд явж байгаа болохоор хин тийм хүнтэй найзлах үсэх юм жирийн ардал шүү дээ. Үгүй. Тэр нөгөө юу байдэн штэ. Би чамайг сайхан тасалж байна нэрийг. За тэгээд Доороо ингээд би чам таартай гэж бичээд тэнгүүдээ
хороондоо гарч бүгдээрээ цэвэрлэгээ хийцгээ тэндээс бүр яг харагдаж байгаа хгүй. Иймэрхүү гачин юмнууд л нөгөө манай Монголыг хөгжүүлэхгүй байгаа маа ингээд тэр бонлог бүр ингээд амар одоо орж ирж байгаа хгүй. Тэгэхээр ингээд нөгөө сайн кино хуучирсан ч гэсэн яг л дарс шиг ингээд юугаа айдаг. Ер нь ингээд бүх юмыг гүцхээр бүгднийг ингээд яг одоо үед ингээд болохоор байгаа хгүй юу. Гүн чөдөө юу вэ хөөе? Юу гинэ? Чи ямар бадан юм бажаар юм бичиж удамж тавья удралж байдаг байна. Ёстой үзүү сурталгүй юм. Шалдахгүй юм. Гүй аргихгүй даа. Тэр Саяны хэсэгдээ дуртаад нэг хороогоор гарч цэвэрлж байгаа шүү дээ. Тэрэн дээр дуртад нөгөө бас муухан комеди киноноос их сайн комеди элементтэй кино байсан байгаа байхгүй би ч юм дээр. Тэр нөгөө машин тавьжсэн чи шууд орилжсэн шууд хаацлаад машинаас унж уун. Харин тий. Зөндөө зураг авалт бол үнэхээр гайхалтай. Тэгээд нэлээд олон объектээр очиж зураг авч байгаа шүү дээ. Тий. Тэрэндээсээ дандаа тийм юм шин техник туршиж үздэг байсан багт тий бодвол. Тийм л. Тэгээ бас нөгөө сургуулийн захирлын дүрд чинь хүн болгонд ад үзэгдээд бараг дүрээрээ хүн болгонд үзье ядагцсан шагдар ах юм маань жүжигчин тоглож байгаа шүү дээ. Тий. Тэгэл харангууд яг шагдрал харагдаад байгаа байхгүй. Өөгүй надад бол тэгээгүй. Тийм үү? Шагдар ерөөс харагдаагүй. За. Тэнгүүд би яг ингээд нэг дүрээрээ хүн хэрвээ iconic болоод үлдсэн бол тэр дүрээсээ гарч хүмүүс танигдна гэдэг айгүй хэцүү шүү дээ. Аха. Тэнгүүд шагдрын дүр бол iconic дүр байхгүй юу? Тэнгүүд сургуулийн захирал бол жижигхэн туслах дүр байгаа шүү дээ. Хэд хэдэн гоё диалогтой тэр нэг жижигхэн туслах дүр байгаа шүү дээ. Тэнгүүд тэр дүрийг ямар ч ингээд асуудаггүй энэ бас тах шиг авахгүй байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм надад бол яг тийм шагдар бол юу ч харагдав. Дамчаагаа л угаасаа яг зөвүүн царай. Тийм ээ зөвүүн царайтай. За ингээд үл хоёлоо дуусгая да. Дуусгая да. Битэрийг дэндүү назгаа ярьсан дөнгөөр уучлаар яагаад гэвэл кино бидний нүдээр битэр яг яаж харж байгаа тэрийг шүүлтэргүйгээр ер нь яхах ингээд хүсдэг байгаа. Тэгээд угаасаа өнөөдөр яг нөгөө coming of age кино ярьж байгаа болохоор жоохон тухалмаар санагдав. Харин тий бас би ч юм таартай чинь тийм нэг юу штэ comfort movie штэ kind of зэгзийсэн кино бол биш штэ. Тийм. Тэгээ бүр тийм яагаад ах кино биш. Тэгээ бид хоёр удахгүй сүдэр ярих болно. Тэгээд за хүн болгон математикч болох албагүй ч тэд том болоод эцэг их болт юм аа. За ингээд баяртай. юу лээ жүжигч илүүгдэх юм даа. Эсхомлоски. Сухамлинский ингэж хэлсэн юм. Хүүхэд бүр математикч болох албагүй. Харин ирээдүйд эцэг их болох ёстой гэдгийг мартаж болохгүй гэж. Сухамлинский гэдэг чинь кино жүжигчин байлгүй.